За сайн байцгаана уу Mongols in Australia podcast-ийн маань 35 дахь дугаарыг инхүү эхэлж байна. За өнөөдрийн дугаараар Сидней хотоос Anne Nail Art Sydney нэртэй маникюр педикюрийн үйлчилгээ үзүүлдэг nail artist энх болдын Ариуна орж байна. Ариуна маань анх Австралид 2018 онд ирж байсан ба ирснээсээ хойш маникюр педикюр хийж байгаа ийм ундаг Монгол бүсгүйтэй ярилцах гэж байгаадаа маш их баяртай байна. Энэ дугаараар охид бүсгүйчүүдийн маань сонирхолтой сэдвээр бид хоёр яриа өрнүүлж хийж бүтээж байгаа зүйлхийн талаар ярилцгаалнаа. За сайн уу Ариуна? За сайн байна уу цаа. Цаг заваа гаргаад подкастэнд маань орж агаад чамд маш их баярлалаа. За баярлалаа. Чамд ч гэсэн баярлалаа. Намайг урьж оролцуулж аваад. За хоёлоо яриагаа анх Австралид ирж байсан үеэсээ эхлэе л да. Тэгээд анх яг ямар шугамар Австралид ирж исэн бэ? За намайг Ариуна гэдэг. Би 2018 онд Австралид ерөнхийдөө хэлний бэлтгэл болон коллеж гэсэн юугаар визтэйгээр анх ирж исэн. Тэгээ 18 оны 4 сард их хүүтэн Австралийн хүүтэн үеэр ирж исэн. Эхлээд ер нь бол ганцаараа ирсэн. Тэгээд 2 сарын дараа ерөнхийдөө нөхөр хүүхэд маань ирсэн. Тэгээд одоо Австралид амьдраад Монгол руугаа буцаагүй л байна да. Буцаагүй л байна. 2018 онд ирсэн гэсэн тийм. Тэгээ одоо 4 жил гарсан болж байна. Ер нь Сиднейгийн цаг агаар ямар шүү вэ? Одоо өвөл болж байгаа шүү дээ. Тэгэхээр хүүтэн нь хэр вэ? Цаг агарын хувьд яг ямар шүү вэ? Тэгээ энэ жил бол ялангуяа хүүтэн байна те. Ер нь бол анх яг өвөл ирж исэн болохоор ч тэр ерөнхийдөө бас нэлийн хүүтэн жиндүү бас их даарж ижлээ. Тэгээд харьцангуй одоо өнгөрсөн жил мэл бол гайгүй байсан. Энэ жил буцаад айгүй ер нь Сиднейд нэлийн хүүтэн байна. Тэгээд ойрдоо бас гоё зарим өдөр нь бол дулаахан. Гэхдээ бороо шороо ихтэй учраас ойрдоос хүүтэн л байна. Тийм ээ те. За анх ер нь Ариуна маань яагаад маникюр педикюр сонирхож эхэлсэн бэ? Тэгээд ер нь Монголд байхдаа энэ салбараар бас ажиллаж ирсэн үү? За ер нь бол маникюр педикюрийн үйлчилгээ маникюрыг одоо анх сонирхож эхэлсэн маань бол их сургуулаа 12 онд их сургуулаа төгсөөд тэгээд нэг компанид ажилладаг байж байгаад ерөнхийдөө өөрөө аягүй их хумсаа будуулдаг аягүй их хиймэл хумстай байдаг байсан. Тэгээд байнга л өөртөө хиймэл хумс хийлэгдэг байсан нэг ихч маань чи ер нь өөрөө хийгээд үзүүл яасан чи ер нь чаднаа гэж намайг очоод хумсаа хийх болгонд надад аягүй их тэгж хэлдэг байсан. Тэгээд ер нь ягаад би өөртөө хийж болохгүй гэж цаг заваа хэмнээд өөртөө хий гэсэн бодлоор анх хийж эхэлж исэн. Гэхдээ нөгөө яг хийгээд эхэлсэн чинь айгүй одоо гоё тийм өөрөө сонирхолтой байсандаа ч тэр их дурлаж одоо суралцаж эхэлсэн. Тэгээд ганц одоо өөрөө бие дагаа сурахаас гадна Монголд бол яг мэргэжлийн nail artist маструудаас одоо юу аваад сургалт аваад тэгээд ерөнхийдөө анх энийг бол яг бүр хоббигоо ажил болгоё гэж үдээс. Тэгээд ерөнхийдөө 13 оноос хойш баг ажиллаж эхэлсэн юм уу маникюраараа. Тэгээд Монголд ерөнхийдөө нэг салонд ажиллаж агаад хуваараа бас салон ажиллуулж агаад 18 онд яг ирсэн. Тэгээд ирснээсээ хойш бол яг Сиднейд одоо анх хэлэл яг ямар ажил хийх үү гэл те манайхан чинь яадаг тэгээд ихэнх нь л одоо буудлын ажил хийдэг, цэвэрлэгээ хийдэг гэж тэгжсэн. Тэгээд би ч бас яг л тэр замаар явъя да гэж бодож исэн боловч тэгээд бас яг нэг зориод чаддаг юмаа хийсэн дээр гээл бас зарим найз нөхдүүд зөвлөсөн. Тэгээд ерөнхийдөө одоо нөгөө монголчуудын групп сайтууд байдаг штэ тэднээс зар тавиал би ингээд ажиллаж байгаа хумс юу хийн гэж зар тавиад. Тэгээд ерөнхийдөө юу яасан. Тэгээд эхэндээ бол яг эхний 2 сар яг нөхөр ирээгүй ганцаараа байхдаа бол би монголчуудынхаа гэрээр нь хүртэл бүр очиж хийж исэн. Тэгээд бас тэндээс маш их юм сурсан, Сиднейтэй их танилцсан. Өөрөө яг бие дагаал мэпэ хараал айлуудаар явж хумсыг дуудаж өгөөл сүлдээ нөгөөдөл маань нэг биш те 3-уулаа 4-үүлээ нийлээл гэртээ дууддаг ч юм уу те. Тэгээд анх одоо явж эхэлж хийжсэн. Дараа нь тэгээд яг нөхөр ирээд өөртөө тусдаа гараад тэгээд ерөнхийдөө одоо нэг жижигэн өрөөгөө тогтчлаад ингээ ажиллаад ажинда. Нийтдээ ер нь 8-9 жил ажиллаж байна уу да.
Тийм ээ тий. Аха. Тэгэхээр ер нь Сиднейд зөвхөн Монгол бүсгүйчүүдтэй үйлчилж гин гэсэн үг үү? Эсвэл гадныхан бас үйлчлүүлдэг үү? За ер нь бол анх бол мэдээж монголчууд дээрээ л түшиглэл ажиллаж эхэлжсэн. Тэгээд явандаа бол жил гарan ажиллаад монголчуудтай хамт ажилладаг гадныхан их сонирхож тий чи хумсаагаан бодуулсан гэж сонирхоод асууж ин манай нэг найз очиг инэ болох уу гэл тий тэм журмаар ерөнхийдөө гадныхан бас мерсэр ирдэг болсон. Тэгээд тэднэр нь одоо цаашдаа ингээ би чинь тасралтгүй одоо Сидней дээрээ 4 жил гарan ажиллаж байгаа. Тэгээд одоо бол нилээдгүй бас гадаад үйлчлүүлэгч нартай болсон. Тийм тэн дундаас бол янз янзын л орны хүмүүс байна те Англи, Америк тэгэл Сидней Аз охтууд байна. Дээрээс нь Аз охтууд их байна. Солонгос, Япон, Хятад охтууд ерөнхийдөө бас нэлээд тийм арт талдаа хийлгэх дуртай, бас хиймэл урт хумс хийлгэх дуртай болохоор бас ер нь монголчуудаас тутахааргүй бас нэлээд олон байнгын үйлчлүүлэгчтэй басаа гадаад. Миний ер нь энэ юунес одоо яг одоо Мельбурнд байгаа одоо цуг ажиллаж байгаад би ч нөгөө primary school туслах багш хийдэж штэ тэгээд ихэнх нь ерөөсөө дандаа яг Ози ажиллаж байдаг. Тэгэл ер нь ихэнх нь хомсоо ер нь янзлуулсан байдаг шүү. Тэгэл би бодож байсан ер нь Ози хүмүүс ер нь энэ маникюр, педикюр гэдэг энэ үйлчлэгийг ер нь багасаач тэр ер нь аваад ер нь хөвшөөд бүр өөрийнхөө яг амьдралын яг нэг хэсгийг болгоцсон байна гэд айгуу дүгнжээс ер нь австралчууд гэлтгүү бас ер нь Азууд маань бас ингээ бас нэлээ сонирхож бас хийлэгдэг байх нь штэ. Тий, одоо над дээр ирдэг Хятад охтууд байна, Вьетнам, Таиланд охтууд байна тийм. Айгуу хиймэл хумс хийлгэн. Зүгээр одоо өөр хумсыг бодуулна гэхээс илүү хиймэл хумс нэлийн түлхүү хийлэгдэг манай гадаад үйлчлүүлэгч нар бол хиймэл хумс гэснээс ер нь ямар төрлийн маникюр байдгийн бэ? Шилэн, гэлмэл ингээл ер нь тэгээд хэр хугацааны дараа нөхүүлж сэргээдэг юм. Тэгээ гэлэн хумс бол одоо анх бол юу гэдгийг шилэн хумс, гэлэн хумс, акрил хумс гэл болчдөг байсан бол одоо ерөөсөө маш их одоо хөгжиж байгаа. Энэ салбар бол ерөөсөө баг гүйцэтгэхгүй байна. Шинэ юм байнга үргэлж одоо ингэж шинээр суралцах тохиолдлууд бол маш их байна. Одоо ерөнхийдөө бол хамгийн элбэг хийлгэж байгаанууд нь бол гэлэн хумс, акрилын хумс, шилэн хумс, тэгээд смарт хумс гэдэг одоо нэг удаагийн хумс ч юм уу тиймэрхүү байна. Дээрээс нь нэмээд гоёлын хумснууд бас их байна л да. Яг одоо юу гэдэг гоёлын бүр нэг хурим найранд ч юм уу бүр тусгайлан нэм зориулж хийдэг урт хумснууд бол байна. Тэр дундаа бол одоо аква хумс одоо 2022 он 21 оны тренд хумс байгаа. Аква хумс бол бас айгүй их тренд болж байгаа хумс. Хөөх амар олон төрлийн хэлж. Би бол өөрөө хумсаа будаад янзлцдаг л да. Тэгээд хумсаа ингээл голоос нь эхлүүлээл ингээл будчаал будга хаттал нь ингээл юм төрөхгүй ингээл нэлээд удаа ингээл хүлээгээл тэгэл яг хүүтэн усанд ингээл хумсаа хийгээл дүрж бас хурдан хатаах бас нэг тийм арга бас мэдээд байгаамаа цаадах чинь. Тэгэл нэг 3-4 хоноод нэг жоохон будг нь ингээл арилал эхэлждэг л дээ. Тэгээд тэр нь юуных байдгийн сайн давхарлж будаагүйгийнх байд юм уу? Эсвэл хумсны будгны сайн мууных байд юм уу? Юуных бай тэр? Тэр нь болохоор яг хуу чи болохоор гэрээ нөхцөлд учраас энгийн одоо нөгөө нэг лакар будаад байна л да тий. Бид нар болохоор салааны нөхцөлд одоо гэлэн будаг гэж байгаа хгүй юу. Тэгээ энгийн будгийг бол одоо ерөнхийдөө салааны төвшөнд бол барагтай бол хэрэглэхээ бараг болцсон. Хэрэгэлдэг одоо том салаанууд бол байгаа байх. Гэхдээ миний хувьд бол яг одоо энгийн лакар бол будгаа болцсон. Гэлэн будаг гэж тусдаа байгаа. Тэрүүгээр ерөнхийдөө будаг. Тэр маань бол тогтцсон нэг 2-7-оос 3-7 хоног. Гэхдээ тухайн хүнийхээ арчилгаанаас хамаараа сар гарan явдаг ч хүмүүс байна. 2-7 хоногтоо солиулдаг ч хүмүүс байна. Энэ нь болохоор нэлээд ерөнхийдөө удаан тогтно. Усанд одоо барагтай бол халчирж унахгүй тий 2-3 хоноод энэ төр бол халчирж унах тохиолдол баг байхгүй л тий. Тэгээ одоо хүмүүсийн бас нийтлэг одоо цаг завгүй ийм одоо завгүй амьдралын дунд бол гэлэн энгийн будгаар будснаас гэлэн будгаар будсан нэгдүгээр хумсанд нь маш одоо бат бэх одоо хамгаалт болж өгдөг. Дээрэс нь цаг хугацааг нь бас амар сайн хэмндэг байж байгаа л нэг 7 хоног ч юм уу хумсны будаг арилгана гэхгүй. Ерөнхийдөө нэг будуулчихад бол сардаа нэг удаа ингээд цэвэрлэгээ маникюра хийлгээд будалтаа хийлгээд солиулаад яваад авах боломжтой болсон байхгүй. Харин тийм ээ тий. Нэг л их гоё ерөөсөл
ажил хийдэг юм уу, гараа усанд үрдэг юм уу гэсэн байдалтай л хүүхнүүд яваад идэв шүү дээ. Тэгээд тэгэхээр чин гэлэн тийм тусгай будгаар будсан маникюрын мэрэгжлийн хүмүүсээр хийлгэсэн учраас тэгэл байнга тэгэл нөгөөх нь ингээл байгаад идэг юм байна л да. Тэгээд ер нь энэ шиг ер нь хүүхнүүдтэй ойр зургийн юм нэг хүмүүсний арчилгаа бас хоёлоо бас хэлж өгье л да. Сонирхоод бас манайхан сонсож байгаа. Магадгүй Монголоос ч гэсэн хүмүүс маань сонсоод энэ подкастыг сонсож байгаа их тэгээд нэг жоохон нэг хүмүүс арчилгааны нэг товчхон юм одоо хумсаа ер нь одоо за ингээ хумсаа будаагүй байлаа гэдэг. Ер нь хумс ургаа яг яаж энгийн юм арчилгаа байх ёстой вэ? Тийм хумсны тал дээр бол бас л яг л нөгөө хүний одоо нэг төрлийн юу байгаа те ус хумс ер нь яг арчилгаа адилхан арьс арчилж байгаа шиг ер нь хумсыг бас илүү арчлах хэрэгтэй. Хумс гэхээс илүү бас гарын арьсыг маш сайн арчилж явах хэрэгтэй. За ерөнхийдөө бол хумс арчилгааг будаггүй байгаа тохиолдолд бол хамгийн эхлээд зөв авахаасаа одоо юу гэдэг эхэлнэ. Хумсыг одоо баг зэрэг одоо урталт нь үлдээж бүр хит тулгаж авахгүйгээр тэгшин авах хэрэгтэй. Хажуу талаас нь авахгүйгээр ингэснээр гадны гэмтлээс болон одоо ургалтанд нь ч гэсэндээ одоо хажуу тал руугаа шигдэж урахгүйгаас урьдчилан сэргийлээд маш зөв авах хэрэгтэй. Дээрээс нь одоо арьсны толион дээр байгаа энэ эргэн тойрны арьсыг маш сайхан цэвэрлж өгснөөрөө арьс одоо хумс маш сайн гэж гоё ургаж өгөхтэй нөхцөлийг нь бүрдүүлж өгч яадаг. Тэгэхээр манайхан охтууд маань яг гэхээр гэрийн нөхцөлж ерөнхийдөө усанд орсныхоо дараа энэ одоо илүүдэл арьсаа маш сайхан аргашин ингээд түлхээд өгчдөг байх хэрэгтэй тий байнгын давтамжтайгаар. Тэгснээр яг гэхээр нөө гарын арьс ингээ хажуу талаараа арьс нь хатуураад байна л гэдэг багхгүй юу. Тэр нь бол яг гэхээр арьс ингээд усанд орсны дараа дэвтчихдэг шүү дээ. Тэр одоо дэвтээд зөөлрсөн байгаа арьсыг гоё ингээ аргашин түлхэж өгөх юм бол яваандаа энэ байнга хийгээд тахаар ерөөсөө ингэж арьс нь хатуурч зузаарч те ингэж нөгөө бөгнөхгүй болчдөг цэвэрхэн. Тэгснээр яг гэхээр хумс гоё хатуу эрүүл ургах нөхцөлийг нь бас ингээ замын цэвэрлээд өгч чинь гэсэн үг байхгүй юу? Тэгээд дээрэс нь одоо хумсаа яаж хатуу байлгах вэ гэдэг те тухайн хүмүүс одоо янз бүрийн л одоо юу ч хийсэн хугардаггүй зузаан те хумстай хүмүүс байдаг эсвэл бүр цаанаасаа л одоо юу гэдэг ингээл намирсан хугарах гэдэг тийм нэмхэн хумстай хүмүүс ч байна. Гэхдээ юу ч хэрэгэлсэн одоо юу гэдэг хүний хумс одоо анх байснаасаа зузаан болно ч гэдэг юм уу тийм юм байхгүй л те. Гэхдээ яг хумс бол хатуу байлгаж болно арчилснараа. Тэгээ арчилгын тулд бол яг хамгийн энгийн нөхцөл бол тэр одоо нэгдүгээр сая хэлсэн те нөө маха маш сайхан цэвэрлж явах хэрэгтэй. Хоёрдугаарт гэх юм бол одоо зориултын тэжээлүүд байгаа. Одоо янз бүрийн нэмэлт минералтай ургуулдаг, хамгаалдаг тиймэрхүү тэжээлүүдийг маш сайн түрхэж өгч явах хэрэгтэй. Мөн гэрийн нөхцөлд гэх юм бол хамгийн энгийн арга нь бол сайхан оливын тосыг баг зэрэг халааж агаад дээрээс нь лимоны шүүс баг зэрэг хийгээд тэгээд гоё хумсаа нэг 10-15 минут гоё дүрээд ингээд нэг 7 нэг юм уу бүр амжихгүй бол нэг 2-7 хоногтой нэг удаа ч юм ингэж дүрж өгснөөрөө хумс маш гоё тэжээл авдаг. Дээрээс нь одоо нэг хуграмтгай байдал нь арилаад ерөнхийдөө ургалт нь сайжраад ирдэг гэсэн үг. Тэгээ мэдээж дотроосоо бас арьс ус хумсны ч юм уу витамин нэмэлт одоо коллаген ч юм уу хэрэглүүл бас илүү үр дүнтэй байдаг. Ямар төрлийн витамин яг ус хумсанд нөлөөлж байна? За ер нь бол тийм ус хумсны витаминууд гэдэг одоо гадуур зөндөө байдаг шүү дээ тиймэрхүү витаминуудын биотины хэмжээ нь ямар байхаас хамаарат өдөрт одоо хүний авах биотины хэмжээг харж байгаа. Тэгээд тэрнээсээ авах хэрэгтэй. Ер нь бол биотин пигмент чинь өөрөө нөгөө ус хумс ургуулах нэмэлт одоо хоол ижил нь болж өгдөг шүү дээ. Тэгээд энэ тэр хумс ер нь ингээл одоо зүгээр ингээл лакаар ингээл будаад ахад ер нь бэхжиж ингэж хатуу болдгоогүй юу, нэг тийм юм байна уу юу? Эсвэл буддаггүй хүний хумс одоо ерөөсөө би ерөөсөө будмааргүй байна. Буддаггүй нэг тийм хүмүүсийн хумс нь ингээ аюу зөөлхөн байдаг юм шиг санагддаг. Би ч одоо нэг тэгээд оюутан байхаас ахуулаад ер нь гэл өөрийгөө ингээл хумсыг будаад байдаг болохоор аюу ийм хатуу юм байдаг байхгүй юу? Тэгэхээр би будаад байдаг болохоор ингэдэг юм болоо гэсэн тийм байд юм болоо яа гэм бод. Тийм, ер нь бас тийм тал байдаг. Одоо хумсны будаг нэгдүгээрт өөрөө хумсыг нь хамгаалаад өгчөж байгаа байхгүй юу. Тэгэхээр хэрвээ одоо ингээд нөгөө будагтай байгаад илүү ургаад байна уу гэвэл бас тийм
ер нь будсан хүмүүс, будаагүй хүмүүс хоёрын сарын ургалтын хэмжээ бол ер нь будсан хүмүүс арай илүү байдаг. Одоо хумсаа будуулж байгаа л нэг за хэсэг амраая гэж октод тэгдэг байхгүй юу? За окей, амраая те гоё цэвэрлж өгөөд тэжээл түрхээд явуулдаг. Гэтэл тэр нь одоо яг хангалттай яг амарч бас чаддггүй. Гадны нөгөө янз бүрийн химийн бодис аяг тавг угаахаас ахуулаа те нөгөө ингээл арьсанд хумсанд ингээд нэвччихэл байдаг учраас бас яг хангалттай байдгүй. Нөгөө амраах биш эсрэгээрээ бүр ингээд муухай болоод ирлээ гэж тэгдэг. Тэгэхээр ер нь будагтай байснараа бас хумсыг хамгаалж өгдөг. Тэгснээрээ илүү сайн бас ургалтанд дэмжиж өгдөг юм шиг байна. Түрүү чи тэглээрт ингээд хумсны хажуудлын ингээ арьс ингээ хатуурчдаг гэд. Ер нь тэрийг тэгээд усанд орсны дараа ч юм уу ингээ яг дэвтцсэн үед нь ингээ хумсны ингээ хутгамтгаар ингээд авчих ёстой юу, яах ёстой вэ? Яг хажуудлынх нь нэг арьсын нэрээ хатуураад байгаа юм шиг нөө. Тийм тэрийг болохоор яг уу зөөлрүүлдэг тийм зориултын тос байдаг л да төрөгчдөг. Тийм тос одоо аваад ингээд орой олгонтэй гоё түрхээд массаж хийгээд ингээд ах юм бол аяанда зөөлрөөд ингээд байхгүй болчдөг. Байнга ерөөсөө өдөр болгон тэрийг ингээд байж яадаг бас завтай хүмүүс байхгүй учраас тэрийг яах вэ гэхээр юу яаж одоо өөртөө гэрээ нөхцөлд бол хумсны хутгаар ерөөсөө авч болохгүй. Дээрээс нь нэг юм сэрээ шиг нэг юм хоёр үзүүртэй нэг юмар ингээд гүйлгэж аваад байдаг. Тэр бас одоо ерөөсөө хэрглэж болохгүй одоо агаж орчод байгаа байхгүй юу? Яг уу гэхээр одоо мэрэгжлийн яг одоо тийм арьсыг одоо хайчилж авдаг тийм хайч бөгөөд юу байгаа. Яг тийм одоо зөв багжаараа гэрээ нөхцөл бас авснараа хумсаа гэмтээхгүй. Бас яг зөв авна. Тэгснээрээ яг уу гэхээр нөө буруу аваалах юм бол арьс чинь буцаад илүү их ар зааж ургаал гэмтсэн арьс чинь яг юм гоё гөлгөр толгоор болж ургадаг байхгүй юу? Тэгэхээр илүү одоо ингээд гэмтэх аюултай учраас гэрээ нөхцөлд хийж байгаа ч гэсэн багжаа маш сайн зөв сонгох хэрэгтэй байдаг. Тийм ээ, айгүй нарийн юм байна. Тэгэхээр ер нь одоо ямар өнгөөр одоо үед ер нь хумсаа илүү бодуулж байна вэ? Ер нь хувцсны заагуур өнгө тийм модонд орно гэдэг шиг тийм маникюр педикюрт бас нэг тийм модонд орох тийм хумсны хэлбэр өнгө гэж байна уу? Байна. Бас айгүй их одоо юу гэдэг хумсны хэлбэрүүд ч юм бол дотроо маш олон янз байгаа. Дөрвөлжин хэлбэр байна, аалмонд хэлбэр байна, бөөрөнхий хэлбэр байна, тий. Бүр хэд шавх үзүүртэй байна. Тэгээ яг нөгөө ямар нөхцөлд, ямар одоо үйл ажиллагаанд орохоосоо хамаарат октод маань бас янз янзаар л хийлэгдэг л дээ. Яг одоо мод гэх юм бол сүүлийн үед ерөнхийдөө тийм шавх үзүүртэй урт хумснууд, дээрэс нь одоо юу вэ? Бөөрөнхий хумснууд их төлхөө хийлгэж байна. Нэг хэдэн жилийн өмнө бол дөрвөлжин хумс гэл хүн болгон бараг дөрвөлжин хумс хийлгдэг байсан бол одоо бол илүү тийм нарийн эмхтэлэг тий гараа илүү нарийн харагдуулах арай нэг өөр юм шиг хиймэлч гэсэндээ арай нэг өөр юм шиг тийм мэддэхгүй тий гой цэвэрхэн байх талаасаа дээрэс нь хумсны будагч гэсэндээ ерөнхийдөө ургасан ч мэддэхгүй гэдэг юм уу тий тийм нэг усан суйртай өнгөнүүд эсвэл одоо нэг тийм пастел өнгөнүүд нэлээ юм завсрын өнгөнүүд ер нь давмгай одоо хүмүүс сонгож хэрэгжилж байна. Дээр үед бол юу гэдэг нь улаанаар амар тод хар мараар будаал ингэдэг байсан бол яг тэр нь бол мэдээж хүний сонголт. Гэхдээ дийлэнх нь бол ерөнхийдөө тийм завсрын бүр мэддэггүй усан суйртай тий хумсны толионы өнгө шиг тийм өнгөдөр ер нь их бодулдаг болсон. Тийм өнгөнүүд нь ч айгүй их сонголттойгоор янз янзаараа гараад ирсэн байгаа болохоор сонголт бол маш их. Тийм тий. Тийм ер нь одоо ингээ хараад байхад айгүй шоох үзүүртэй бүр ингээ бүр юм ингээд бараг хатгаад ингээд янз бүрийн юм ингээд даав маа синтеча ичмаар юм шиг харагдаад байдаг байхгүй айгүй тийм шоох үзүүртэй. Тэгээ миний залуу байхад гэж тэ одоо амар хөгш юм шиг тийм 2000-ад оны үед ч тэ хумсны уур тал нь ингээд хишгэн. Тэгээд урд талынх нь үзүүр хэсгийг ингээд цаанаар ингээд боддог тийм илүү мод байсан шүү дээ. Тэгээд тэрэн дээр бас би ингээд бас ингээд цэцэн бас ингээд дарчнаа бас тэр чинь бас ингээд өөрөө өөртөө бас айгүй кайфтай нэг юм хийж өгдөг. Тэгэхээр ер нь одоо бол эсрэгээр болцсон ба шүү дээ. Түрүү чиний хэлдгээр тэр бас юм тэгш биш ингээд айгүй хураг урт харагдуулах маягтай болцсон ба шүү дээ. Ер нь урт ингэж хийдэг нь.
Тийм ерөнхийдөө бол маш одоо дээр үед бол гэл өмс маш дузаан ингээл тий цавуугаар наагаал дээрэс нь нөгөө хиймэл хумс тип аваад ингэж наагаал дээрэс нь ингэж буддаг байсан бол одоо бол ерөөсөө тийм цавуу хиймэл одоо хумс тип нааж одоо ингэж хийхээ ерөөсөө бараг болцсон. Тэр аль болох натуралаар нь одоо өөрийнх нь хумсыг уртсгаад гэл юм уу акрил юм уу тий тэрүүгээр ингэж цаасан тип тавьж агаад ингэж уртсгаад тэгээд буддаг болсон. Тэр нь бол маш гоё нэмгэн өөрийн юм шиг одоо ингэ шинж харсан ер нь барагтаа бол хиймэл хумс гэж харахааргүй гоё маш гоё юм янз бүрээр л одоо их хийдэг болсон. Тэгээд юун дээр бол юу байла нөгөө жилэн хумсан аха. За тэгээд нөгөө цагаан френч байсан шүү дээ. Цагаан френчний хувьд бол ер нь бол хамгийн классик будалт гэж явдаг. Тийм френч будалт бол ямар ч үед одоо юу гэдэг модноос гарна гэсэн юм бол байхгүй. Маш гоё цэвэрхэн одоо нөгөө ургасан ч мэдэгдэхгүй тий. Ер нь бол охтууд аягүй их будуулах дуртай байдаг. Одоо ч ер нь тэр френч будалт одоо ч гэсэн ер нь байж л байгаа трендээр бол тий. Тэгэхээр ер нь хумсны будгийг гэрээ нөхцөлж ямар орчинд хадгалах ёстой гэдэг юм бас тэг хамаагүй халуун хүүтэн орчинд хадгалах ёстой гэдэг юм ёсгүй байх. Тэгэхээр яг ямар орчинд хадгалах вэ? Бас ямар хумсны будаг бас чанартай байдаг юм бэ? За хумсны будгийг бол ерөнхийдөө хит нарны тусгалаас хол гэрээ нөхцөл температур одоо гэрийн температурын нөхцөлд бол хадгалж болно л доо. Гэхдээ хит их агаар одоо оруулж болохгүй одоо хэрглэж дуусчаад тагийг маш сайн таглаж тавих хэрэгтэй. Хэрвээ дутуу таглах ч юм уу те хит их наранд одоо нарны туяанд одоо ингэж ил байлгаснараа бол нөгөө будагны чанарт бас нөлөөлдөг. Дээрээс нь агаар орчхоор одоо сүүлийн үеийн гээлэн будагнууд бол шууд ингээд агаар дууралд ороод хатчихдаг. Тэгэхээр нөгөө гэрэл хийсэн ч гэсэн хатхаа болчдаг тийм тохиолдлууд бол байгаа. Тэгэхээр хэрглэж дууслаа гэс дор нь ингээд нөгөө тагийн таглаас маш сайн таглаа тавих хэрэгтэй. Юун дээр бол юу вэ нөгөө хумсны ямар чанартай. Тий ямар будагнууд одоо чанартай гэхээр ерөнхийдөө бол би энэ Австралид ирснээс хойш OPI-ийн будгийг тэгээд Jelly-шийн гээлэн лакнуудыг хэрэгжилж байгаа. Хамгийн ер нь бол үнэр багтай тэгээд тогтод сайтай одоо будаг бол OPI л байдаг л да. Ямар ч одоо юуг дагуулахгүйгээр маш сайн тогтцтой. Дээрээс нь үнэргүй гэдгээр бол амар давуу талтай жирэмсэн болон хөхүүл хүмүүстэй хүүхдүүд хүртэл будуулж болох тийм юутай байдаг. Текстуртэй байдаг. Тийм шүү. Би бас сүүлийн үед ер нь яг тэр будгийг илүү сонирхож аваад байгаа нь бас тийм Монголд болохоор одоо юу гэдгийг хятад будагнууд, Япон будагнууд байна л да. Япон будаг бас аягүй чанартай, сайн, тэгээд өнгөний сонголт ихтэй байдаг. Гэхдээ энд бол олдцсон бас тийм ч сайн биш. Дээрээс нь бас маш байгаа хэдэн маш үнэтэй. Яг дундаж одоо юу гэдэг тогтцол сайтай гэх юм бол OPI байгаад байгаа байхгүй юу? Тэрийг манай ер нь Австралид байгаа бүсгүүчүүд бол Монгол бүсгүүчүүд бол chemist-үүдээс эмийн сангуудаас ерөнхийдөө авчиж болж байгаа юм тий. Тэрүүгээр зарагдаж байгаа. Яг эмийн сан дээр бол нөгөө гэлэн биш энгийн будагнууд нь байдаг байхгүй юу? Тийм. Тийм Майер дээр ч гэсэндээ ерөнхийдөө дандаа энгийн одоо будагнууд нь тэгээд хумс нөгөө хумсны одоо арчилгааны бүтээгдэхүүнүүд байдаг. Яг одоо бидний салааны нөхцөл ашиглаад байгаа будагнууд бол ерөнхийдөө гадуур байхгүй яг мэргэжлийн одоо нөгөө салааны бүтээгдэхүүн зардаг warehouse юунуудаар дэлгүүрүүдээр байдаг. За тийм байна. Тэгэхээр дараагийн асуулт нь ер нь ээжтэйгээ хамт бас нэг жоохон охтууд бас маникюр хийлэгдгүү. Тэгээд жоохон охтуудын хумсыг бол арай өөр лакаар тий зөөлөн ийм бас органик тийм лак макаар боддгоо.
Ер нь бол ээжигээ дагаад жоохон охтууд маш их ирдэг. Тэгээд би ч бас будмаар байна. Би мөнгөн дуртай гэж охтууд чинь их хөрхөө. Ер нь бол бас эмэгтэй хүүхдүүд бол цаанаа л бүр нэг юм будаг юуны гоо сайхны тийм юунд дуртай байдаг юм шиг байгаа. Тэгээд ерөнхийдөө над дээр ирдэг хүмүүс бол нэг 2-оос 10 нас хүртэл ч юм уу тийм охтуудад бол хумсан дээр нь зүгээр гоё юм хүүхдийн стикерүүд нааж өгөөл дээрээс нь гоё зүгээр нэг тижээлийн тийм юугаар лакаар өгчдөг. Тэр нь бол яг уу гэхээр 1 юм уу 2 хоноо л арилчих те зүгээр яг тухайн үед хүүхдийн сонирхлыг дарсан л тийм юу хийгээд өгчдөг. Яг 10-аас дээш одоо юу охтууд бол яг өөрийнх нь сонирхлоо ерөнхийдөө биелэр бодулмаар байна уу яамаар байна гэдгийг асууж агаад ээж аавынхын зөвшөөрлөөр тэгээд ерөнхийдөө будчихдаг. 10-аас дээш насны охтууд бол гэлэн будгаар бодоход бол нэг амар асуудал байхгүй. Мэдээж одоо том хүмүүс шиг өдөр бол сарда нэг ч юм уу сарда 2 удаа ч юм уу ирж будулдаггүй учраас ганц удаа антер бол бодоход бол ямар нэгэн асуудал байхгүй. Тэгээ будаад өгчдөг байгаа. Хөхөөрхийн тий. Тэгээ баярлалтай сэтгэлтэй гардаг штэ охтууд бол ялангуяа стикернийхэн зургийг хараад баяс чинь тэр яаж ямар өнгөөр будах нэг сонирн биш. Тийм ээ. Тэгэхээр тэр нь тэгээд зүгээр яг тухайн үедээ ингээл гоё ягаал тэгэл ерөнхийдөө арилчих тий сонирхол нь буугаад тэгэхээр ингээ арилчихал тийм бас зөөлхөн ямар ч байдаг юм шүү дээ тий. За хоёлоо дөрөвнөөс хойш өсгөөчүүд маань охтууд маань л яриад байна. Ер нь эрэгтэй хүмүүс маникюр, педикюрийн үйлчилгээ ер нь авт юм уу? За эрэгтэй хүмүүс бол ерөнхийдөө маникюр, педикюрийн үйлчилгээг авдаг. Аваад сурсан бас хүмүүс байна. За би ер нь Монголд 3 жил гарan 4 жил ажиллахад бол эрэгтэй үйлчлүүлэгч нар бас нэлээдгүй байсан. Ялангуяа одоо юу гэдэг банкнд ажилладаг, багшилдаг тиймэрхүү залуучууд бол бас ороод сурсан хүмүүс бас байдаг. За тэгээ бүр ганц цэвэрлүүлээд ингээд маникюрын үйлчилгээ авахаасаа илүү одоо өнгөгүй будгаар ингээд будаад гоё толиогоо өнгөлөөд гэлтгнуулаад ингээд гардаг бүр хүмүүс байна. Яг одоо Австрал дээр ч үйлчилгээ үзүүлснээс хойш бол яг эрэгтэй хүн бол ирж үйлчлүүлээгүй. Ганц үйлчлүүлж байгаа нь манай нөхөр байна. Манай нөхөр бол одоо нөгөө хажууд байдлаар агаад бүр тийм одоо юугаа аваад сурцсан үйлчлэгийг аваад сурцсан. Байнга л одоо хумсаа цэвэрлүүлээ нэг ингээд өгөөч гэл. Яасан гоё юм би одоо бүр танаа нөхөр чи хатаарчлаа. Тань Ариунагийн хажууд ингээд байж байгаа хумсаа янзлуулаад тэгвэл гоё гэл ахгүй. Тэгэл заримдаа би чинь амжихгүй за юу чиний хумстай мантай байна гэл тэгэнгүүт заагс чиний мөр басгүй гэх чирийн хумс ураг юм хар гэл бас гомдлол. Тэгээд ер нь бол Америкт бас одоо манай нэг найз ингээ хумсны салон ажилладаг байхгүй юу. Тэгээд тэрнтэй өндөр ингээл хаяанууд туршлага солилцох маягаар ярьж байхад бол айгүй хэрэгтэй хүмүүс орж үйлчлүүлдэг. Эдгээр бүр ингээд хүүхэд байхасаа ахуулаад хумсаа баг өөртөө авч мэддэггүй. Ингээд ерөөсөө орж ирээд хумсаа ахуулаад цэвэрлүүлээд тэгээд одоо будуулах биш шүү дээ. Зөвхөн ингээл гоё хумсаа ахуулаад илүү дутуу юугаа цэвэрлүүлээд тэгээд одоо гардаг хүмүүс байдаг гэж байгаа байхгүй бүр хүүхдээсээ ахуулаад ингээд томчууд нь хүртэл ордог. Манайхан бол яг арай нөгөө тэгж соёлжиж арай болоогүй л байна. Хөрстэй хумсныхтай бол өөрөө хумс авчиг гэж авчин тийм. Тэгэл авчин тэгээ угаасаа чадна те манайхан чинь. Би бас тэгж анзаарсан шүү. Энэ Австрал хүүхнүүд ер нь одоо нэг 20 морьтой залуухан охтууд байгаа байхгүй одоо ангийн багшийн туслах гэл. Тэд маань ингээл хумстай тэгэл ер нь харж байхад бол ер нь ингээл багасаа л ингээл аав ээжигээ дагаал яг ингээл яг тийм үйлчлэгээ аваад бүр сурцсан. Яг өөртөө бараг будаж гисэн будах яг тийм чадвар нь байхгүй ч байд юм уу. Тэг хумсаа бас зүг авдаггүй ч юм уу. Яг тийм үндслээр ингээд байнга ингээд бүр өөртөөх нь бүр ингээд рутинтэй амьдралынх нь бүр ингээд яг нэг салшгүй нэг хэсэг нь болцсон байгаа юм шиг санагдсан. Тэгэхээр бас яг тэр гişэтэй ижлэх юм байна тий. Тийм ер нь бол тийм шүү байгаа. Тэгээд нөгөө эдгээр чинь бас нэлээд бид нарыг бодвол арай эрт соёлжсон хүмүүс чинь тий бас тэгээд бүх үйлчлэгээ юугаа аваад сурцсан байдаг юм шиг байгаа мó. Манайх бас тутгааргүй манай эрчүүд бол бас үйлчлэгээ авдаг сурцсан тийм хүмүүс бол зөндөө залуучууд ялангуяа бүр илүү гоё ороод сурцсан юм шиг байна.
Надад нэрээ кейс надад нэг охин одоо оюутан 20 эдтэй охин найз залуутайгаа хоёулаа ингэж бодвол тэгсэн чи яасан гэсэн чи саяхан өнгөрсөн жил лөө дээ Америкт тийм найз охинтойгоо хоёулаа одоо хосууд найз охинтойгоо хоёулаа ингэж адилханаар ингэж хумсаа бодволдог тренд гарсан юм байна л да. Тэгээ тэр нь TikTok-оор аягүй их явсан гинэ. Тэгээд би дараа нэрэхтээ найз залуутайгаа хоёулаа яг ингэж бодволъё гэж надаа нөгөө TikTok-аа үзүүлээд тэгээд Хөөг танаа найзлаа чинь тэгээ ингээ бодуулах юм уу гэсэн чи би нэг удаа бодуулнаа л гэдсэн. Тэгээд одоо хүртэл ирээгүй бодуулахгүй л гэсэн байлгүй. Тэгвэл бас сони юм биш үү? Бас л тий хосууд чинь ижил өнгөтэй цамц хувцас өмсдөг шиг why not яагаад болохгүй гэж тий бас л гоё юм биш үү? Бас хөөрхөн юм зураг мурагтай. Яг тэр чинь байнга биш тий хаяа нэг гоё гоё тий. Тийм ээ. Тэгэхээр түрүүн хоёлаа за маникюрын талаар илүү яаж, педикюрын талаар бас ярихад хүмүүс маань түрүүн Ариуна маань бас дурдсан штэ. Бас ингээд хумс шигддгээ гэдэг. Хүлээн хумс бас нэг шигддэг асуудлууд бас их хүмүүс тохиолддог юм шиг, эрэгтэй эмэгтэйгүү тохиолддог юм шиг байна. Тэгэхээр тэр хүлээн хумсыг бас зөв авах талаараа хоёлаас нэг одоо товчхон бас нэг хүмүүст асуудаг чи. Гинт бас нэг юм асуучмаар санагдлаа яа тэгэхээр бас олон хүн ингээд тий гутал өмсч чадахгүй ингээд шигтчлээ айгүй улаацсан бамбаацсан бүр өргөссөн тийм хүмүүсийг бас сонсч ирсэн болохоор хоёлаа энэ бас нэг жижигхэн товчхон бас нэг зөвлөгөө өгч ийлээ. Тий ер нь бол педикюр хийдэг байгаа. Тэгээд хамгийн гол нь манайхан юу яаж юм л да нөх хүмүүс яагаад шигдээд байна гэхээр манайхан нэгдүгээр хумсыг маш буруу аваад байна. Одоо ингээл ирж байгаа хүмүүсээ харсан ч одоо яхад бол маш буруу аваад байна. Хит бүр ингээд тий хумс ургаад байна, гутал дотор тулаад байна гэд хит ингээд бүр тулгаад тэгээ бүр хажуу талаас нь тойруулаад ингээд бүр ихий болгоод ингээд бүр авчдаг. Тэгээ нөгөө хумсны одоо баримжаалах юм бол хөлийн хумс бол ингээд доороо байгаа өндөгтөөгөө тэнцүү ингээд авагдчих хэвээр. Гэтэл бүр өндгийн давуулаад ингээд тулгаад авчдаг. Тэгэхээр яг уу гэхээр нөгөө хумс чинь ургахтаа хоёр хажуу тал руугаа шигдэж ургаад байдаг байхгүй юу? Тэгэхээр хамгийн эхлээд хумсаа шигдэхээс нь урьдчилан сэргийлээд ерөөсөө зөв авах хэрэгтэй. Дээрэс нь одоо энд амар халуун байдаг шүү дээ тий. Ерөнхийдөө Монгол энтриг бол байнга халуун байж байгаа учраас манайхан нөгөө ажлын гутал өмсдөг тий. Хэд ингээд олон цагаар ажлын гуталтай ингээд хөлн баг зэрэг ингээд чигтэй удаан явснараа бас одоо хөлийн хумс шигдэх унах тохиолдлууд аюул их байна. Монголд ингээд би ажиллаж байхад бол Монголд би ингээд 3-4 жил маникюр хийх, энд ингээд 3-4 жил маникюр хийх хоёрыг ингээд харьцуулах юм бол энд аюул их одоо хөлийн хумсны асуудал аюул их байгаа. Тэгээ энэ дээр би бас санаа зовоод байдгийг. Тэгээ бас энэ асуудлыг нь бас шийдэхин тулд бас гайгүй сайн бүтээгдэхүүн бас судалсаар л байна. Ерөнхийдөө одоо унсан хумсыг яаж хурдан эрүүл зөв ургуулах уу гээл те. Тэгээ яг хүмүүс маань бол зарим нь яг яалтчгүй ингээл унтсан хумсыг бол хиймэл хумсаар ингээл орлоод ургацлна ингээл кэр хийгээд явдаг. Хамгийн гол нь нөгөө юу л байгаа даа. Хөлөө одоо маш сайн ариун цэврийн хувьд бол маш сайн арчлах хэрэгтэй. Тэгээд ажилгүй байх үедээ одоо юу гэдгийг хөлийг маш сайн хуурай байлгах хэрэгтэй те. Арьс нөгөө амьс одоо ингээд нөгөө гутлан дотор чихтэй байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр л нөгөө нэг янз бүрийн бактери өрчих нөхцөлийг нь бүрдүүлж өгöd байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө тэрээс нь урьдчилан сэргийлээд маш сайн одоо ариун цэврийн хувьд ялангуяа энд одоо манайхан аягүй их свимингтэй хүүхдүүдэд оруулж ийн, өөртөө орж ийн те. Тэгээ олон нийтийн тиймэрхүү одоо талбай юг ашиглаад явахдаа дараа нь маш сайн хөлийг угааж, савндаж угаагаад те маш сайн усаар зайлах хэрэгтэй. Дээрэс нь тэр филта юу гэдэг олон нийтийн газраар явахдаа ерөөсөө хөл нүцгэн явмааргүй байна те. Өөрийнхөө тавчгийг авч очиод ингээд тавчгаа өмсөд одоо 0 орох ч юм уу шавартаа орохдоо ч гэсэндээ ерөнхийдөө дандаа өөрсдийнхөө тавчгийг өмсөж хэрглэж хөвшмээр байна. Тэгэхгүй бол нөгөө янз бүрийн мөөгөнцөр халдвар те бидний нүдэнд харагдахгүй ч гэсэн тэр одоо олны үйлчлэгээний газруудаар бол маш их бактери юу ингээд байж байгаа. Тэгэхээр
хамгийн эхлээд хүүхдүүдтэй ч гэсэндээ тий усанд орчоод swimming pool-ээсээ гарлаа гэхэд бол таавчиг өмсөж сургах хэрэгтэй байна. Усанд ороод гарсныхаа дараа маш сайн савндаж угаах хэрэгтэй байна. Тэгснээрээ одоо нөгөө аюулгүй байдлаа одоо өрсөлдөн сэргийлж байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол нэг л мэдхэд хумс нөгөө халдвар юу авцсан байх юм бол утсан дотроо чихтэй ингээл хэсэг явхад л нөгөө бактери юу чинь үржээл хумс төрдөх те за үгүй маа гэхэд л нөгөө хумс нь одоо хэврэгшээд хугарах унах гэл энэ болгоны чинь доор бактери явж байгаа байхгүй юу. Тэгэхээр хумсыг эргэн тойрны маш сайн цэвэрлээд тиймэрхүү ариун цэврийн юугаа маш сайн ер нь мартахгүй хүүхдүүдэд байнга хэлж явах хэрэгтэй. Тийм. Тэгээд нэгэнт одоо юу гэдгийг тийм. Нэгэнт одоо юу гэдгийг те гадны нөлөөлөөс юм цохоо ч юм уу хаалган тавьчаа ч юм уу те ингээд унтсан байгаа хүмүүс бол ерөнхийдөө ургахтаа ч гэсэн нэг амар асуудалгүй ерөнхийдөө ургачдаг. Бактери одоо мөөгд зөр ч юм уу те янз бүрийн тийм халдварын гаралтай тийм юм авсан байгаа тохиолдолд бол маш удаан эмчлэгддэг. Тэр бол 1-2 жил те ургасан ч одоо тэр хумс нь ахаал унаад ах ч юм уу те тэр чин доороо ямар нэгэн нэм бактери одоо ингээ үржээд байна нэгэнд үүссэн байна тэрийг бол хангалттай ариутгаа цэвэрлээгүй байна гэсэн үг аахгүй юу. Тэгэхээр миний хумс ингээл унчдгийг нэг мэдхэд унчтыг тэгээ ургачдгийг ингээл хэлдэг байхгүй юу. Тэгэхээр би бас нөгөө ирсэн хүмүүстэй бас маш сайн хэлдэг. Swimming те пулд явдаг уу тэгдэг бол тэгээрээ гэл ингээл хүүхдүүдтэй бас одоо багаас нь ингээд маш сайн хэлж байгаарэ те. Тэгээд багаасаа ингээд сурсан хүмүүс бол одоо хөвшил болгочвол гоё штэ те. Тэгэхгүй ингээл зарим хүмүүсийг харж байхад ингээл нөгөө гарч ирэнгүүтээ шууд нөгөө талбайгаар нь ингээл хөл нүцгэнгүү гэдэг байхгүй юу. Тэгэхээр 1-2 удаадаа бол зүгээр гэтэл байнга ингэж одоо явж байгаа хүүхдүүд өдр бол бас хилчмээр санагдаад байдгийг. Тийм шүү дээ. Тэр бас нэг хурууны салааны өвчин гээл бас тийм нэг гар хөлийн өвчин гээл те янз бүрийн байгаа. Энэ болгон ч нөгөө нүдэнд харагдахгүй нэм бактери ч үржээд байгаа байхгүй юу. Тийм болохоор тиймэрхүү үйлчлэгээний газар мазраар орсон тохиолдолд дараа нь маш сайн цэвэрлэгээ хэрэгтэй. Маш сайхан савндаад угаацсан байхад бол бас гайгүй л те. Тэгээд нөгөө энд одоо бас ингээд нөгөө айгүйх олон цагаар ажлын гутал гэж зориултын тийм хатуу гуталнууд байгаад байгаа те битүү тийм гутал өмсөж ингэж яаж байгаа хүмүүс бол бас айл болох гайгүй сайн чанарын нөгөө чийг татахгүй гутал мутал сонгохгүй бол бас хумс унах шигдэх аюултай байдаг. Буруу гутал сонгох юм бол тийм ээ тий. Ер нь Сиднейгийн монголчууд гэлтгүй ер нь Мельбурн, Адлайд, тэгээ Брисбен байгаа хүмүүс ч гэсэн ер нь ихэнх нь ирчүүд маань бас гадаа ажил хийж байгаа бол энд бас нэг юм урд нь юм төмөртэй юм аюу битүү 100 хаймар халуун байсан ч тухайн гутлаа өмсөх ёстой яг ингээд дөрмөндөө доор ажил гэж юм 8-аас 10 цаг өмсөж байгаа шүү дээ тийм амар нөгөө битүү зузаан гутлыг чинь тэгээд 100 болонгуул нөгөө хөлн хөөдөг тэнгүүд яг өөртөө таарсан гутлын төр өмсөхгүй бол нөгөө 100 баг зэрэг ингээ хөлн хөөгөөл нөгөө гутал нь барьдаг ч юм уу тэгэх юм бол нөгөө цэврүү үсэх одоо нөгөө юу гэдэг вэ таваагаал арсан таваагаал бүр зузаараад ингээл явж чадахгүй болчлоо гэж бас тийм хүмүүс зөндөө байдаг байхгүй юу. Тэгэхээр ерөөхдөө яг өөртөө таарсан тэ бас чийг татдаггүй гайгүй гутлалж авч өмсөж явах хэрэгтэй. Айгуу сайхан зөв зөвлөгөө өглөө яг ялангуяа энэ халуун байдаг ихэнх өдөр нь халуун нартай байдаг пүүл тэ далайн эргээр явж идэг. Тэгээд бас Монгол залуучууд маань бас хар бор ажил хийгээд бас тухайн гутлыг бас айгүй удаан өмсдөг болохоор бас айгүй гоё зөвлөгөө өглөө гэж бодож байна. За тэгээд ариун цэвэр гэснээс одоо хумсны багж хэрэгслүүдийн ариун цэвэр бас их чухал байгаа. Тэгэхээр танай хумсныхаа багж хэрэгслээ ер нь хэрхэн яаж ариутгадаг вэ? Ганц манайх гэхгүй л дээ ерөнхийдөө салонууд салон болон гэрээ нөхцөлд ариутгах янз янзын аргууд бол байгаа. Ерөнхийдөө бол одоо багж хувь хүнч байсан, салонч байсан. Хувь хүн бол яг мэдээж өөрөө зөвхөн өөрөө хэрэгжилж байгаа учраас бол ариутгалын зүгээр цаас спирттэй хүн ариутгалын тиймэрхүү нэг удаагийн одоо арчдаг юмнууд байгаа. Багжнууд байгаа. Тэрнгүүр ингээд арчиж цэвэрлээд хэрэгжилж болно. Салоны нөхцөлд бид нар бол нөгөө ариутгалын бодисууд бас байдаг. Багж ариутгалын тийм бодисонд одоо ингэж 10-20 минут дэвтэж дүрж ингэж байж байгаад гаргаж ирэхээр нь одоо нөгөө нэг зориултын одоо электрон
ариутгагч савнуудаа их гарцсан. Тэгээд тэрэнд одоо улаан температур нь маш өндөр, бараг 360 градус хүртэл хаалгах хэмжээний тийм одоо өгчийн чадaltaй юу байна. Тэнд бол ингээд ягаан улаан гэрлээр шаарч өгдөг. Тэгэхээр одоо тэрэнд ямар ч одоо нэм бактерийг бол үлдээхгүйгээр устгах чаддаг тиймэрхүү багажнууд байна. Тэгээд ерөнхийдөө 180 градус 1 цаг энтер ингээд улаан гэрлээр шаарлаа гэж бодоход бол тэр багаж болол бүрэн ариутгагдаж гин гэж үздэг байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө би бол өдөртөө маш одоо юу гэдэг олон хүн бол аваад байдаггүй, одоо юу гэдэг салон шиг те зэрэг ингээд олддог байдаггүй, зөвхөн өөрөө ажилдаг учраас за өнөөдөр би хэдэн хүн одоо авсан бэлээ гэд бодоход бол би яг нэг хүнд нэг багаж хэрэгэлдэг. Тэгээд янз бүрийн юу ялаа гэхэд бол оройн бүгдийг сайхан ариутгаад тэгээд өглөө нь ингээд хүмүүс авахд бэлдээд бүгдийг ингээд тавьчихдаг. Яг нэг миний юу бол би ерөөсөө нөгөө одоо салонд ингээд зарим салонд орохоор нэг удаагийн уутанд ингээд одоо тэгэж багаж ариутгсан багажнуудаа бүгдийг ингээд нөгөө нэг хүнд хэрэглэхээр уутлаад ингээд савлцдаг л да. Энэ нь болохоор надад одоо би жишээ нь айгу завгүй байдаг хүүхд мөхтийн хажуугаар ажилладаг учраас завгүй байдаг болохоор нэгд одоо ариутгсан байгаа багажийг би давхар тэгээ зүгээр ингээд уутлаад ах надад айгу заримдаа жоохон хэцүү байдаг. Тийм болохоор уутлахгүй болохоос биш яг л одоо зориултын одоо салон яаж ариутгадаг те яг тэр одоо үе шатаар багаж юмнуудаа ариутгаад ингээд хүмүүстэй үйлчлдэг. Тэгээд зарим одоо над дээр ирдэг хүмүүс бол өөрийнхөө хувийн багажтай ирээд за би өөрийнхөө багажтай ирсэн энүүгээрээ хийчихээ гэдэг. Тэр бол бүр сайн те бүр хүмүүс бол бүр одоо өөртөө ихтэй тэрэндээ бол батаараа те ерөнхийдөө бол яг гэхдээ манай салон бол бүх багаж тань төхөөрөмжүүдээ ингээд оройн өдөр нь ингээд хүмүүс тусбар дээр хэрэгэж ингээд цааш нь тавьчаад оройн нь ерөнхийдөө би бүх одоо альчуур те багаж би юмудаа цэвэрлээд ингээд тавьчдаг. Тэгээд над дээр ирдэг хүмүүс бол ерөнхийдөө бас мэддэг. Ариука ингээд яждаг гэл. Тэгээд би бол уутлахгүй л байгаа болохоос ингээд багажаа бол бүрэн ариутгадаг. Тэгээд ариутгаа тавьсан байгаа багажаа ахаад дээрэс нь ингээд нэг удаагийн те нөгөө спиртээ юугаар ингээд давхар арчаад хүмүүстэй хилээд тэгээд үйлчилдэг. Одоо тэгээ аюу гоё янз бүрийн томоос жижиг одоо бидний энэ салон хэрэглээд байгаа энэ багаж ариутгалын юу гэсэндээ хүмүүс гэртээ ч гэсэн аваад тавих бүрэн боломжтой болсон жижигэн маш жижигэн гэхдээ маш өндөр хүчин чадалтай тиймэрхүү одоо багаж ариутгалын юунууд байна. Тийм ээ тий. Тэгэхээр ариун маань маникюр педикюрээс өөр бас үйлчлэгээ үзүүлж гинүү? Тийм ерөнхийдөө бол яг маникюр педикюрийн үйлчлэгээ үзүүлж байна. Тэгээ сая нөгөө корона гарснаас хойш бас хэсэг нэг хэдэн 2 сар гарan ажилгүй гэртээ суухдаа бас зүгээр сууж чадахгүй Солонгос улсаас одоо нүүрний эмэгтэйчүүдийн нүүрний те нөгөө шит маскнууд байдаг шүү дээ. Тийм шит маскнууд оруулж ирээд бас ирсэн үйлчлүүлэгч нартаа санал болгоод оруулж ирж байгаа. Тэгээд ерөнхийдөө шит маск нь бас дотроо аюу олон төрөл болцсон юм байна. Хүмүүсийн хэрэглээ арсны онцлогоос хамаарат ерөнхийдөө яг ямар арсанд одоо ямар шит маск тавих уу гэдг нь хүртэл ингээд маш олон төрлөөрөө болцсон. Тэгээд энэ нэг одоо өөрөө аюу хэрэглэдгийн хувьд бол маш их ингэж туршиж сонирхож тэгээд одооноос ингээ оруулж ирж байгаа. Оруулж ирээд одоо бараг жил болох гэж байна. Тэгээд олж ирсэн хүмүүстэй бас санал болгодог. Тэгээд тэд нартай ч гэсэн бас өөрийнхөө мэдхээр чадхаараа зөвлөгөө өгөөд за чиний арьс чинь нөхцөлт ихтэй байвал нөхцөлтийн эсрэг маск тавья тий. Хит хуурай байх юм бол жоохон чигээ нэмэх гоё чигшүүлэх маск тавья ч гэдэг юм уу тий. Эсвэл ингээд бүгднийг одоо ингээ хойлоод ийм дараалалаар ингээ тавиараач гэдэг юм уу тий. Гоё тэрийгээ ингээ хүмүүстэй гоё зөвлөгөө өгөөд тэгээд ерөнхийдөө шит маск болон дотроос уудаг коллаген тэгээд пробиотикнууд ерөнхийдөө бас үлийн үед төлхөө оруулж ирж байгаа. Тийм ээ. За тэгээд Сиднейгээс манай подкастыг бас сонсож байгаа. Тэгээ маникюр педикюрийн үйлчлэгийг маань ариунагаас маань авъя гэж бодож байгаа Монгол бүсгүйчүүдтэй хоёлаа хандаад холбогдох мэдээлэл тэгээ яаж холбогдох уу тэр мэдээлэлээс хоёлаа хүргэе. За тэгээ баярлалаа. Тэгээд цацагийн маань подкастыг сонсож байгаа
манай Сиднейд байгаа монголчууд маань ерөнхийдөө над дээр ирэх гэвэл Аннел Арт Сидней гэсэн Facebook хаяг байгаа. Мөн Instagram хаяг байгаа. Мөн одоо миний 045 22 10 136 гэсэн утсаар ерөнхийдөө яриад цагаа ер нь бол урьдчилаад төлөвлөөд хоёулаа хоорондоо ярилцж агаад аль өдөр боломжтой гэдгээ ярилцж байгаа цагаа авчдаг би. Тэгээ ерөнхийдөө 7 хоногийнхоо цагийг ингээд 7 хоногийн өмнөөс урьдчилаад авчвал айгүй амар байдаг. Хин хиндээ амар их ингээд завгүй ажлын хажуугаар хийдэг учраас яг ингээд цагаа урьдчилаад өгчих юм бол тохирчих юм бол би ажлаа зохицуулчин, тэр хүн ажлаа зохицуулчин. Тэгэхээр ерөнхийдөө хүмүүсээ би айгүй их урьдчилаад цагаа авчаарай гэж хэлдэг. Тэгээ манай Facebook хаяг, Instagram утсаар холбогдоод ирэхэд бол чөлөөтэй. Бүгдээрээ ирээрээ. Тэгээ доор бас комментор би бас Facebook page болон Instagram утасныхаа дугаарыг харин натайгаа холбогдох утасны дугаарыг бас доор оруулах болно. Тэгээд бас хоёлоо үнийн хувьд бас хоёлоо хүмүүстэй ямар үнэтэйгээ бас дуулгацсан дээрх тийм. Тэгээ ерөнхийдөө бол энгийн маникюр гэлэн будал, маникюр нь ороод цэвэрлэгээ гэсэн үг шүү дээ, тийм. Маникюр нь ороод гэлэн будалт бол $30 хийгдэж байгаа. Энэ дээр нэмээд одоо юу гэдэг хүмүүс янз бүрийн 1D, 2D, 3D, 4D, 5D гэдэг ийм артууд байгаа. Зураг, наалт ч юм уу те янз бүрийн одоо хүмүүс болол ихэвчлэн одоо Instagram-аас одоо интернетээс янз бүрийн зураг барьж ирээд за би яг энэ хүмүүстэй адилхан хийлгэмээр байна гэдэг. Тэгэх юм бол би тэр одоо зургийг харж агаад за ерөнхийдөө будалт нь ийм $30 үнэтэй. Нэмээд энэ дээрээсээ нэмээд одоо нэмэлт арт шигтгээ юу гэдгийг те тухайн сонирхсан хүнийхэн сонирхлын дагуу үнийг нэмээд хэлдэг байгаа. Тэгээ ерөнхийдөө нэг хуруунд дээр арт болвол нэг $3-5 одоо тусдаа үнэтэй байдаг. Тэгээд гэлэн хүмүүс бол тусдаа бас ерөнхийдөө $75-95 хооронд байдаг. Энэ бол ерөнхийдөө би гэрийн нөхцөлд учраас аль болох одоо юу гэдэг үнэр байхгүй тий хор багтай хамгийн одоо нэг хумсыг гэмтээхгүй гэдэг бүтээгдэхүүнийг сонгож хийдэг. Бас нэлээд үнэтэй бүтээгдэхүүн хийдэг учраас одоо хүмүүстэй ч гэсэн санал болгоход бол хумс гэмтээхгүй. Эко гэлэн бодол байгаа гэдэг. Зөвлөдөг байгаа. Тэгэхээр бас манайхан бас сонирхож байгаа хүмүүс нүгээс Facebook pages нь бас дэлгэрэнгүй мэдээлэл бас авч байгаа тийм. За тэгээд мэдээж ирээдүйд өөрийн гэсэн бас хумсны тий бас тусдаа юм салон нэх мэдээж бодолтой байгаа. Тэгээд ер нь тийм тусдаа юм салон нэхийг судалж үзчихээгүү төвөгтэй хэцүү зүйлс нь яг юу юм шиг байна? Тийм мэдээж бас мөрөөдөлтэй бодсон юм байна. Энд одоо юу гэдэг бас яг удах үгүйгээ бол сайн мэдэхгүй байна л да. Ер нь бол миний яг хобби болвол одоо би нэгэнт одоо мэргэжлэрээ ажиллаж чадахгүй яг ингээ хоббигоороо ингээд сүүлийн хэдэн жил ажилласан учраас илүү эндээ бас дуурлаад байгаа. Тэгээд илүү бас өөрийгөө сайжруулах хэрэгтэй байна. Яг гэвэл энэ хумсны салбар ганц юм сураал ерөөсөө би сурцсан одоо нэгээрээ хийчин гэсэн байдгүй. Баян шинэ технологи, шинэ будаг, шинэ одоо хумстэй ингээд баян шинжлэгдээд учраас тэр болгонд би суралцах шаардлагатай байдаг. Тэгэхээр өөрийгөө илүү сайн чадваржуулах хэрэгтэй байна. Тэгээд мэдээж гоё өөрийн гэсэн салонтой болмоор байна. Үүний тулд бол эхлээд нэгдүгээрт өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт гэх юм бол одоо яг энд бол ингээд би бас сонирхоод судлаад энд нөө жилдээ нэг удаа айгүй том хумсны энэ Австралийн гоо сайхны нөгөө экспо болдог. Тэрийг би бол 18 онд ирснээсээ хойш одоо ингээд 4 жил үзэж байгаа. Тэгээд одоо дараа 7 хоногт бас нэр яг тэр экспо маань болох гэж байгаа. Тэгээ бас хумсны тэмцээн болдог. Маш олон орны хүмүүс оролцдог энд байдаг. Тэгээд тэрийг би одоо 4 жил үзэж байгаагийн маань хувьд бол энд бас тий хумсны үйлчлэгээний салбар ямар төвшөнд байна гэдгээ бас өөртөөгөө жоохон харьцуулж ингэж шинэ юм зүйлээс нь илүү их суралцдаг. Тэгээд тэнд байгаа мастерудаас бас ингээд чадхаараа асуултаа асуугаа зөвлөгөө аваад тэгээд шинэ технологи юу байна гэдгийг бол тэр экспо дээрээс ерөнхийдөө харцдаг. За энэ жилийн тренд нэг иймэрхүү байгаа юм байна. Ийм шинэ юм гараад ирсэн юм биш үү гэл тий.
Тийм тэгээд энэ бол одоо миний тэр одоос өөрийн гэсэн салоноо нээхэд бол туршлага болоод ингээл жил болгоно л ингээл янз бүрийн шинэ нэрэл хийлээ сурж байгаа. Гэтэ одоо яг өөрийнхөө салоныг тэдэнд хизээ нээхийг бол хэлж мэдэхгүй. Ямар ч байсан бодцсон л яваад байгаа. Тийм байна. Сурцах юм маш их байна. Дээрээс нь бас одоо эдний улсад одоо Австрали улсад өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж байгаа манай Монгол охтууд бол зөндөө байгаа шүү дээ тий. Гоо сайхны салонч байна. Тэгээд одоо ингээ харж байхад бол хэлний одоо мэдлэгээ бас маш сайжруулах хэрэгтэй байна тий. Ганц өөрөө хичнээн чадвартай байлаа гэд одоо Австралид ч юм Америкт ч юм уу тий шууд юм хийн гэхээс илүү маш тал талын мэдлэгтэй байх хэрэгтэй юм шиг байлаа. Тэгэхээр тэр болгонд чадлаараа ингээд ажлынхаа хажуугаар амьдралынхаа ээжийнхээ хажуугаар тий суралцаад явж байна. Одоо л арай цаг биш гэхдээ бол магадгүй хэдэн жилийн дараа бол бас мөрөөдөл маань биелэх юм билүү? Тэгэлгүй яах вэ? Тэгээд одоо ерөнхийдөө хоёулангийн подкастын маань хугацаа бас дуусах төгсөж байна. Тэгээд асуугаагүй асуулт байвал бас тэг сүүлийн асуултыг бас чамд үлдээ. За тий ерөнхийдөө намайг оролцуулсанд баярлалаа. Тэгээд яг уу гэрээрээ хом салонгээ хийдэг ч гэсэн одоо би бол за би хуваараа хийж байгаа юм чинь дээ. За өнөөдөр ажиллачи. Өнөөдөр за би ер нь ажиллахгүй ч гэдэг юм уу. Ерөөсөө тийм юм байдаггүй. Би яг нэгтгэс хагасайн хүртэл яг бүх өдөр одоо 6 өдөр бол яг ажиллаа хийгээ суудаг 10-аас оройд 5-6 хүртэл заримдаа оройтоод 9-10 хүртэл суух тохиолдолж байна л да. За би өнөөдөр нэг Монгол явах гэсэн гээс будаад өгөөч гэдэг юм уу те. За би нэг аяллаар явах гэсэн ажил амжихгүй байсараад ингэчлээ гэдэг юм уу. Ингээл заримдаа оройтох тохиолдол байна. Тэгээд ерөнхийдөө яг одоо ажил болгоод гэрээрээ хийж байгаа ч гэсэн яг ажил болгоод ингээд хийж байгаа учраас яг 6 өдөр бол тогтмол ажилдаг байгаа. Тэгэхээр манай одоо Сиднейгийн охтууд маань заримдаа танаа Мельбурнээс, Камберагаас энэ төр ирж хүмүүс бодулдаг. Сидней орохоор очихнаа гээл те. Тэгээд зориод ирдэг охтуудтай маш их баярлалаа. Би бол тэгээд охтууд одоо юу гэдэг Сиднейгийн охтуудаас маш их баярлж явдаг. Яг гэвэл хүний нутагт одоо тий ямар ч таних хүнгүй, ямар ч найз нөхөдгүй би ганцаараа иржсэн. Тэгээл зар тавиал гэрээр нь очиж хийгээл маш олон найзуудтай, маш олон танилуудтай болсон. Тэгэхээр ингээ 3 жил, 4 жил ингээд үйлчлүүлээд зориод ирж байгаа хол нүцэн ч гэсэн зориод ирж байгаа охтууд маш их байдаг. Тэгээ үнэхээр одоо зарим нь бол бүр аав ээжээс мань л дээ ингээд бүр аим ойр дотн болцсон мундаг охтууд маань байна. Тийм ээ. Тэр бол зорж иж байгаа охтуудаа маш их баярлалаа. Бас цацаатаа баярлалаа намайг подкастнда урьж оролцуулсанд. Тэгэлгүй яах вэ? Эмэгтэй хүнийг те гоёмсог хумс хуруу чимж байдаг. Тэгээд энэ нь тэдний нэрийн хуудас болж үзэсгэлэн гоог нь илэрхийлж байдаг. Тэгээд энэ үүднээсээ Монгол охид бүсгүүчүүдийнхаа те гоо сайхны төлөө шаргуу ажиллаж байгаа энэ үйлс нь өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд удахгүй бас өөрийн гэсэн те нэрийн том салоноо Сидней хотын төвд нээх болтугай гэж ерөөй. Баярлалаа. Ерөөс Батарчгээ. Тэгээ өнөөдөр цаг заваа гаргаад орсон ариунадаа маш их баярлалаа. Тэгээд Сиднейд байгаа ер нь Австралид байгаа монгол бүсгүүчүүд маань бас монгол хүн бие бинийгээ дэмжиж сайхан ариунаа дээр очиод ярьж хөөрөнгөө зөвлөгөө аваад өөрийнхөө хэл дээр яг үнэн сэтгэлээсээ сайхан үйлчлэгээ аваарай гэж бас монгол бүсгүүчүүдтэй бас хэлье. Тэгээд Сидней хотоос ариунаа, Мельбурн хотоос цацаанаар ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай сонсогчдоо. Баяртай ариунаа. Баяртай. За энэ дугаарыг сонссон танд маш их баярлалаа. Танд таалагдсан бол YouTube дэх сувгийг маань subscribe хийгээд сонсоорой гэж хүсье. Мөн манай бүх подкастууд Австрали дахь бүх мужуудын монголчуудын Facebook групп дээр давхар шеэрлэгдэж явдаг байгаа. Дахиад хэлье, subscribe хийгээд хийхээ мартаа манайхаа. Дараагийн дугаараар удахгүй уулзъя. Түр баяртай.